Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст хэлж байна. Өнөөдөр генийн дэлгүүр гэдэг номны тухай ярилцахаар нэгцээ утгаар сууж байна. За энэ номныг яагаад ярих гэдэг бол ямар учиртай ном байгаа вэ? За энэ номыг зохиогч ахуй дамжуулж буулгасан Ричард Рад гэдэг хүн болохоор ингээд ерөнхийдөө яг одоо бид нар шиг юм гэрлийн дажин байгаа байхгүй юу? Тэгээд өөрхөн одоо татадаас ингээд нөгөө мэдрэмжээ дагаад хаана л одоо сүнслэг зам мөр байна тий. Тэр газар болгоноор ингээд очиж суралцсан ингээд нэлийн тийм эрэл хайгуул хийсэн тий. Сүнслэг тийм эрэлжин хүн байхгүй юу? Тэгээд энэ хүн ингээд одоо дэлхий дээр байгаа тэр нөгөө сүнслэг зам мөрүүдээр ингээд суралцаад яваад ингэж яагаад яг 2002 оноос өөр дээр нь одоо дамжуулалт орж ирсэн байна. За дамжуулалт нь болохоор яг генийн түлхүүр буюу бидний ДНХ дотор тий бид одоо бидний судлаад байгаа тэр нэгдмэл ухамсар гэдэг бүл бүтэн ухамсарын одоо кодлсон кодууд хэрхэн бидний ДНХ-д суудсан байдیں۔ Тэр нь одоо хэрхэн одоо айдсын төвшин тий хайрын төвшин тэгээд хайраас дэш хайсан төвшингүүдээр бидэрт нөлөөлж идэг. Бид нар яг аль татамжинд нь яаж авахар энэ одоо хэмжээсүүдэд байрдаж амьдртیں۔ Тий энэ талаар ингээд нэлээд бүр наривчлсан номыг одоо дамжуулалтаар буулгасан байна. Тэгээ өөрхөн сурсан мэдсэн бүх одоо туулаад туршлагатайгаа одоо холбож уяад нэгтгээд тэгээд одоо энэ генийн түлхүүр гэдэг одоо энэ болохоор манай дээр монголоор орчуулсан тэгээд орчуулагч бүсгүй нь болохоор Сараа гэдэг бүсгүй байгаа. Тэгээ энэ бүсгүй орчуулснаар ингээд 800 хэдэн хуудастай ийм зузаан ном болоо. Нэлийн зузаан ном тий. Одоо ДНХ гэхээр чинь бид нар бол шинжлэх ухааны талаас ДНХ-г бол бүгдээрээ мэдээд байна шүү тий. Сүнслэг талаас ДНХ дотор юу оршоод юу шингэсэн байгаа, ямар учиртай ДНХ гэдэг нь сүнслэг талаас ямар үдийг тайлбарлаад өгсөн ном гэж ойлгох уу? Тийм. Өөрөөр хэлбэл бидний ДНХ тий зөвхөн ДНХ-д одоо ураг удмын мэдээллүүд тэгээд юу одоо өөрийнх нь тийм мэдээллүүд тэр байдгүй юм байна. Энэ ДНХ дотор чинь энэ оршихуйн бүх мэдээлэл байдаг юм байна. Одоо ерөнхийдөө оршихуй, огт оргүй гэдэг хоёр хэсэг байгаа байхгүй юу? Огт оргүй хэсгээс оршихуй бүтэн оршдог хэсгүүд тийм. Нөгөөд энэ оршихуй бүтцэн байгаа энэ одоо оршихуй нийт ухамсарыг нэгдмэл ухамсар гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл энэ нэгдмэл ухамсар гэдэг зүйл бидний ДНХ-д тэр чигтээ буугаад ирсэн мэт юм байна. Тэгээд бууж ирчээд энэнтэй бидний одоо энэ сүнслэг замд ярьдаг одоо олон хэмжээсүүд, ухамсарын олон хэмжээсүүд тий бид нар ингээд доод одоо жишээ нь 3 дугаар хэмжээст амьдарч байна. Энээсээ нэг 5 руу шилжиж байна. Тэгээд энэ ингээд шинэ ирэн эхлэх үүд болж байна. Ухамсарын давалгаа явж байна тий. За иймэрхүү ярианууд болохоор дандаа нэг юм ухамсарын хэмжээс ярьчаад тэгвэл энэ одоо ДНХ дотор чинь энэ бүх ухамсарын хэмжээсүүд тий энэ оршихуйн бүх нэгдмэл ухамсарууд өөрөө бидний дотор байна. Өөрөөр хэлбэл тий бидний энэ махан биеийн дотор агуулгаж байгаа ДНХ дотор одоо бүх оршихуйн мэдээлэлүүд байна л гэсэн. Энэ ингээ кодлогдоод орсон байдаг. Тэнгүүт бид нар яг одоо өөрсдөө тий ухамсарын төвшин одоо багтай доод татамжинд амьдарч байгаа энэ үед бид нар ДНХ-гийнхаа яг энэ хэсгийг л идэвхжүүлсэн байж идэг. Тэгвэл бидний ДНХ өөрөө одоо зөв энэ номон дээр ярьж байгаагаар тий сүүдэр давтамж буюу одоо бидний хайцсан давтамж бэлэг давтамж буюу бэлэг суу бэлгийн давтамж гэж байгаа. Энэ нь бидний хайрын давтамж. Тэгээ энэ ингээд одоо цаашаа ингээд явсаар агаад одоо нэг тулцсан нэг юм хайрын тэг бэлгийн төвшөнд ирэхээр CD буюу огч чанарын одоо давтамжаар орчиж байгаа. Нэгүүлсэнгүй хайр гэж яриад байгаа тийм. Энэ бүр ингээд ямар ч ялгамжгүй бүр нэгүүлсэнгүй одоо жинхэнэ бурханлаг хайр. Гэтэл энэ нэгдмэл ухамсар дотор 64 төрлийн 64 одоо хайрыг илэрхийлсэн код буюу CD байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ хайруудад суурь тий 64 арга замаар
Тэгээ айлч арга замаар явсан хамаагүй суралцаад тэр одоо хамгийн огшимын буюу хамгийн өндөр татамжийн хайрын эрчимд хүрч чадах юм бол одоо хүнтэй тэр бурхнаас цааших чадамжинд хүрнэ гэж энэ ном дээр байдаг. Зөв. Тэгэхээр одоо яг л бидний одоо хэлээд байгаа хүн бурхан гэдэг чинь дотор байна л гэдэг юм ба яригдах гэдэг тий. Анх яг сүнслэг зам руу орж байхад тий. За ингээд онгодуудын одоо подкастуудыг сонсож байхад ч юм уу та нарын дотор орчлон ертөнцийн байгаа. Тий. Чи миний дотор байгаа, би чиний дотор байгаа гэдэг юм яриануудыг би ерөөсөй ойлгохгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ явж тий энэ ДНХ гэдэг дотор энэ бүх юм ингээд кодтод орсон мэт юм байна. Бүх мэдээллүүд. Тийм учраас тий одоо хэн нэгний бууж байгаа онгод бидний дотор байжлаа. Яг бол бидний дотор оршихуй өөрөө байж шүү дээ. Байж юм бүх тийм ээ. Бүгд энэ дотор байж байгаа гэсэн үг байна. Тэгээд энэ ерөөхдөө нэгдмэл ухамсар гэж байгаа. Бид нар тий бүгдээрээ за одоо хүний биеэр явах юм бол нэг жижиг хэсүүд. Тэгээд энэ бүх хэсүүд нэлээд нэгдмэл биштэй. Оюун ухаан ухамсартай, цогц үйл ажиллагаатай. Энэ бүхэл зүйл ахгүй юу? Яг энтэй адилхан бидний энэ тархин дотор байгаа ухамсар түүний цаана байгаа бидний дотоод оршихуй тий. Боо жижиг бие том биенүүд эдгээр бүгд нийлээд энэ нэгдмэл ухамсарын нэг л хэсэг байхгүй юу? За. Энэ рүүгээ одоо нэгдэж нэг ингэж одоо бүтээлцдэг. Тийм. Тэнгүүд бид нар дотоод оршихуй буюу том бие рүү орсноод нэгдмэл ухамсартай нэг төвшөнд ордог гэсэн. Нэгдмэл ухамсар яг юу их хүсэж байна, юу их одоо бүтээх гэж байна, ямар мэдрэмжтэй байна те яг тэрний дамжуултууд бидрээр дамжиж одоо том биеэр дамжиж орж ирээд жижиг биеэр дамжиж амьдрал руу гардаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ номон дээр ингээд ерөөхдөө нэг 64 генийн түлхүүр байдаг. За энэ генийн түлхүүр гэдэг нь тий нэг генийн түлхүүрээр нэг харах өнцөг. Тэгээ 64 генийн түлхүүрээр 64 өөр өнцгөөс харах чадвар. Энэ намыг унснаад бидний харах одоо тэлэх өнцөг харах өнцөг маш тэлдэг. Ерөөсөө юу л юм шүү дээ. 64 өнцөг. Тэгээд нийтийн ухамсар нийтийн мэдээллийг ном дээр буулгацсан байгаа юм биш үү тий? Тийм нэгдмэл ухамсарыг номон дээр 64 кодоор буулгаад тэгээд 64 талаас нь хилээд 64 одоо шавар байна гэсэн үг шүү дээ. Одоо биднийхээ одоо хүний яг одоо энэ бодит амьдрал дээр хүмүүсийн зан чанар одоо зүүн бэлэг юу гэдэг тий? Өгдөл яагаад ийм амьдралаар яваад төрхтөл цаанаасаа кодлогдсон байна шүү дээ. Тэрээс бид нар бол нэг одоо нийгмээс авсан одоо нийгмийн бүтээл бол биш цаанаас энэ оршуугаас ирсэн бүтээлүүд болж харах гэдэг тийм үү. Тэрээс одоо бид нар бол яг жижиг тархиар ярих юм бол баг тархиар юу лээ нөө тийм жижиг тархи шүү дээ. Жижиг бие юу? Жижиг бие те тархи ялгаагүй юм гэж. За тэрнгээрээ бодохоор бид ч одоо өөртөө хүн бол нийгмийн бүтээгдэхүүн л гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл үгүй юм байна. Энэ бол үнэхээр оршихуйн бүтээлүүд байна. Оршихуйн бүтээгдэхүүн буюу мэдээлэл одоо кодлогдсон бүр нэг цаанаас ингээл нэг энэ хувь тавилан гэдэг зүйл одоо бүр ингээд бичигдсэн байна гэж. Тэр оршихуй нэгдмэл ухамсарын ерөнхийд нэг тийм зөв тогтол явж байна. Тэрэн дотор бид нэр л оршиж байгаа байхгүй юу? Тийм. Тийм байна гэж. Тэгээ одоо зөв жижигрүүлээд арай багтахаар ярилаад амьдралын одоо жам яс гэл амьдралын жам гэж ярьдаг шүү дээ. Тийм жамын дагуу. За монголчууд бол амьдралын жамтай хөг нийлүүлээд байгаль дэлхийдээ одоо цуг оршоод тийм түүний дагуу ингээд өөрсдөө зохицуулж амьдардаг. Нүүдэл чин саяльтай гэдэг ярьдаг тийм. Энэ чинь л ахгүй юу? Одоо орчин үед хүмүүстэй өөрсдөө бүх юмыг зохицуулж чадна гэж бардамж штэ. Гэтэл тэгээд тий зүгээр нэг биеийн нэг ганц жижигхэн эс би энэ биеийг удиржин гэж томорж байгаатай адилхан тийм одоо ахархан бодол ахгүй юу тэр бардамж сэтгэлгээ чинь. Тийм ээ тий. Тэгвэл тий манай монголчуудын одоо тэр нүүдэлчин аж ахуй байгаль дэлхийдээ холбогдох түүний өнгө аясаар амьдарч сурах гэдэг энэ чинь харин жинхэнэ одоо нэгдмэл байдалтай холбогддог. Тэр үедээ дотоодоо сонсдог. Дотоод ашигтай холбогдоод нэгдмэл ухамсарын зүг одоо холбогддог учраас яг нэгдмэл ухамсаас энэ жишээний дэлхий дээр одоо ухамсарын давлгаа явуулах хэрэгтэй боллоо гэж бодоход
тэр нь бусад огторгой ертөнцүүдээр бас л явж л байдаг. Зөвхөн дэлхийдээ тохиолдоод байгаа юм биш. Энд нь оршихуд аяар явж байгаа байхгүй юу? Оршихуд аяар нэгдмэл ухамсар одоо энэ давтамжаараа нэг доошлоод нэг дэвшлээ ч юм уу нэг юм давтамжинд л орчин гэсэн үг байхгүй юу? Тэрнтэй бид нэр хүүхд нийлүүлээд бид нар ингээд зөвхөн тухайн агшинд нь төрсэн жижиг эсүүд нь бид нар тэр нэгдмэл ухамсарыг удирдаад байдаг, дэлхийг удирдаад байдаг, тэднэрт нөлөөлдөг тийм том гарууд биш ээ. Ингэж андуурч байгаа хүмүүс болохоор одоо тархин дээр маш том түгжигдсэн тэг жинхэнэ одоо бардам гэдэг үгэнд тохирохоц баригдчихсан. Тийм учраас тэд нар ингээд одоо ашгуугасаа тасраад маш ганцаардсан мэдрэмжтэй. Тэгээ ганцаардсан мэдрэмжийг ингээд зөв төлөвлөгөөсөө авцсан бол асар их айц том болчихдог байхгүй юу? Цаанаасаа бодлоо тэг би нэг ганцхан жижиг кейс ингээд бусдаа амьдрах чинь гэдэг сэтэл өгдөө. Тэр бусдаасаа одоо бусад хэсгийнхээ үйл ажиллагаатай нийцчиж тэ хоолтой онцтой амьтай тэгээд үйл ажиллагаанд нь оролцоод ингэж явдаг байхад өөргөө ганцаараа би гэд тусад нь гаргаж тавьчаад ингээ бартамлаа сууж байгаа байхгүй юу. Тэр тийм биш. Тэр угаасаа оршихны хэсэг. Гэхдээ тэр зүгээр андуурч байгаа байхгүй юу. За тэгээд яг бартамлаад ганцаараа болцсон үедээ юу гэж боддгоо гэхээр биста бүгдийг зохицуулж байна. Би бүгдийг тэ бодит амьдралд өөрөө нөлөөлж байна. Дэлхийг би зохицуулж байна тэ. Дэлхийн амьдрал бол надаас хамаарна. Яг ийм байдлаас болоод асар их айц томдог. Зөнгөөрөө дотоодосоо тэр айцаа даун тулахын тулд бүр их одоо итгэлийг олж авахын тулд бусдад тэ нөлөөлөх, бусдыг хянах, бусдыг атгах тэ бусдыг өөрийн иргэшээлтэй байлгахын тулд өөрийн ирэхгүй босдоо ингэж айц цацаж, айцаар удирдах, айцын дор давлгаалуулж удирдах байгаа байхгүй юу? Тэр үнийг чадж байгаа юм айц. Айц таашиж чадж байна. Тэгвэл бусдыг айцаар одоо ингэж түгээж айцанд бацах нь шүү дээ. Тэгээ одоо энэ ном руу яхад ивлээ. Ном маань болохоор номны буулгач эзэн нь болохоор Ричард Радман болохоор дэлхийн 100 сүнслэг хүний нэгээр бичигдсэн байсан мэт лөө. Тийм. Энэ дамжуулалтаа 2002 оноос авсан. Тэгээд яг нөгөө намаа бичээд одоо сүүлийн баг 22-3 жил ингээд түгээж штэ. Тэгээд энэ дэлхийн их олон хэллэлээр орчуулагдсан. Яг сүнслэг 100 эхний тоонд орсон тий. Энэ нам нь өөрөө сүнслэг нам. Амьдралдаа ингээд дөнгөж тий. Авч унснаас хойш насан турш нам болно гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл унших тааланда хүний ухамсарын түвшинтэй хэдгээр хэмжээст байсан. За гудгаар хэмжээст энэ намыг унших юм бол эндээс баг юм ойлгохгүй. За ганц 2 зүйлийг эсвэл 3-4 зүйлийг ч юм уу те эсвэл за магадгүй илүү хурдан сурцтайнууд нь ерөнхийд нь сүйдэр түвшнийг нь ойлгоод авч болно. Тэгээд бэлэг рүү авах түвшинлөө орж болно. Гэхдээ л те нэг генийн төлхөр уншихад тэндээс өөрлөө нь орхон цөөхөн. Тэгээ одоо нэг генийн төлхөртэй те баг 1 сар 2 сарчингаа ажиллах, тунгаах, бяцлах те. Өөрөөр хэлбэл бид нар жижиг тархиар энэ номыг унших юм бол жижиг тархины хэмжээнд ойлгоцсон ингээд шал чадаар ашиглах хэцүү байх нь шүү дээ. Тийм. Тэг яг уншсан тохиолдолд ингээд өөрхөн дотоод ашгаар энэ одоо төлхөөртэй холбоотой унсан үг хэллэг үнэн одоо мэдээллүүдийг уншингууд дотоод ашгуугаас сэргэлт явж байгаа байхгүй. Гэтэ энэ жижиг тархиар унсан хэмжээтэй адилхан бага байна гэсэн үг. Манай одоо дотоод руу нэвтэрсэн хүмүүс болохоор энэ номыг уншихаар тий бүр одоо яг нэг генийн төлхөр дотор байгаа тэр сүүдэр бэлэг төвшин сэдэ төвшин буюу төвшин гэдэг бэлэг төвшин энийг бүгдийг ойлгоод байгаа юм. Ягдвал том биеийн тэр одоо нэгдмэл ухамсартай холбогдсон өөрийнхөө одоо ашгуугаар уншиж байгаа байхгүй юу? Тэнгүүт эргэн саналт нь хурдан болоод одоо бид нар ингээд нөө жижиг биерэгөө том биегээ юулж байгаа шүү дээ ерөөхдөө. Жижиг ухамсаар том ухамсаар юулээд ингээд том ухамсаараа уншиж амьддаг болох гээд ийм одоо нийгэм эрен үед ирж байгаа байхгүй юу? Яг энэ үед яг дотоод ашгуугаар уншихаар энэ маш хурдтай сэргэж. Зөв. Одоо тэгээд нэг үгээр хэлэхэд ингээд яг дотоодтойгоо холбогдсон хүмүүс бол энийг угаасаа нийт дотоодтойгоо буюу нэгдмэл ухамсартай холбогдсон болохоор энэ номыг
одоо яг барьцтай болоод шүү дээ. Далдад болохоор чинь ерөөсөө нэгдмэл ухамсартай холбогдсон гэдэг дотроо л мэдээд байгаа болохоос гадшаа цацхад хэцүү байдаг шүү дээ. Хэлэхэд хүн үнэмшихэд одоо хүнд барьцтай нэг уул мөр үлдээхэд энэ ном болцоод энэ тийм баталгаа. Тийм. Өөрөөр хэлбэл бид нар дотоод ашгуураа ороод ерөнхийдөө ингээд одоо бидний хараад дээцүүд бидний лөө орж ирнэ гэж ярьж байгаа шүү дээ. А цаад ухтаан бол бидний ингээд нэгдмэл ухамсартай холбогдсон бидний том биеийн хэсгүүд эргэн санагдаж ухамсарлаа орж ирж байгаа энэ процесс байгаа шүү дээ тийм. Энэ процесс одоо орж ирээд бидний том биегээр оршдог болохгүй байж байгаа. Жижиг биегээр байгаа хүмүүстэй ингээ ойлголцохоор одоогор яг ингээд өөр ингээ хэний анаг ойлгодог үе нь болоогүй. Бид нар яг ингээд энэ ашгуугаараа байж байгаа хүмүүс одоо ясамн дээрээ те яг нийтийн дундаа ойлгогдох байгаа. А гэхдээ бидний одоо нөлөөлөл нийгэм өөр болно шүү дээ. Тийм учраас бид нар яг хүмүүстэй ингээ баг багаар те ойлгогдох одоо төвшөнд нь ингээд энэ одоо нэгдмэл ухамсарын агуулгыг дотоод ашгүйн агуулгыг ингээд баг багаар тайлбарлаж өгөх замаар тэдгээрээ сэрийгээд байгаа хгүй. А гэхдээ бидний одоо энэ хурцсан төвшин эрчим энергийн давтамжинд тэгээ бидний хажууд байгаа хүмүүс өөрөө ирэхгүй аяанд ингээд бас зүгширч байна. Угаасаа нөгөө хүмүүс дотор нь байгаа зүйл байгаа болохоор нөгөө нэг энерги эрчим чинь дандаа халдварлаж явдаг шүү дээ тий. Өгөж бие бидэнд нөлөөлж байгаа шүү. Энд чинь нэг ууртай хүн бахад хажууд эргэн тойрны сонин өөрөө чинь цаад байгуу тэр нэг орчны энерги ондоо болчдөг. Энд чинь нэг инээхэд хүн болгон дагаал инээдэг тий. Тэрнтэй адилхан энерги бол ингээд холилдож ингэж урсч идэг зүйл болохоор халдварлаж идэг зүйл болохоор энэ яг удаан байна уу, хурдан байна уу үйл явц бол явж илэн. Тий. Тэгэд яг дотоод ашгүй буй том биетэйгээ холбогдчихоор тэнд ингээд яг бидний мэдэрдэг, ойлгодог, ухаардаг тий бүх юм энэ наман дээр яг ян тан тий ан цагуу таарч байгаа байхгүй. Тийш дээ нөгөө ялгаагүй л нэгдэл ухамсартай холбогдсон хүн буулгалт хийж байгаа, дамжуулалт хийж байгаа болохоор зөөрөө байхгүй байгаа. Зөөрөө байхгүй. Тэгээд яг энэ номыг аваад тэг хүмүүсийг уншаасаа гэж хүсэж байгаа. Яг л энэ ном байхад те ядаж ингээд бидний харах үнцэг зүгээр энгийнээр уншиж хахад л нэмэгдчихэв. Энгийн төвшин. За үнэхээр дотоодтойгоо холбогдсон те там бэгээрээ байгаа хүмүүсийн нэг намайг уншихаар ингээд бүх юм нь одоо ингээд яг ингээд нэгдүгээр ангид сурчаад аваад ингээд очсон те гэтээ нэгдүгээр анги юм иргэн сандаг шиг те яг энэ ингээд иргэн санагдаж байгаа юм шиг ингээд бүгд орж ирж байгаа. За тэгвэл одоо энэ номыг уншия гэхэр ч одоо хаанаас авах вэ? Яаж авах вэ? Энэ номыг болохоор одоо генийн төлхөөр гээд одоо манай энэ номыг орчуулсан Сарагийн пэйж хуудас байгаа байхгүй. Тийшээ одоо амжуулаад захиалж болно. Эсвэл манай дээр ирээд авсан ч болно. Танаа дээр ирээд ихэр чи яах вэ? Яг манай дээр ирээд бодлын пэйж хуудастай холбогдоод тэгээд манай хаяг адресыг аваад тэгж уулзсан гач юм авч болно. Эсвэл бид хэдэгтэй хөргөлдөхгүй байгаа. Зүгээр эрсэнд нь өгөөд ойлгуулад өгч байгаа гэсэн. Зөв нөгөө бодлын эзэн пэйж хуудасаар холбогдоод ном авч болох нь шүү дээ. Эсвэл бол генийн төлхөөр пэйж хуудас руу холбогдоод авч болох нь тий. Тэгээ түрүүнийг нэг яриад тайлт яриад өнгөрсөн нэг 3 дугаар хэмжээст байгаа хүмүүс ойлгоход айгүй хэцүү. Нэг хэмжээст яриад хахаар бас хүмүүс төөрөөд иж магадгүй. Энэ номыг яг ямар хүн уншвал за үнэхээр сонирхол сүнслэг зам руу орж эхлэхээ сонирхож байгаа хүмүүс байгаа шүү дээ уншмаар санагдаж байгаа. Энийг ойлгохгүй байвал одоо хэрвээ ойлгож иж магадгүй ойлгохгүй ч гэж магадгүй ойлгохгүй байвал одоо яах вэ? Ойлгож ивэл эргэн саналд явагдана гэдэг шүү дээ. Хэрвээ ойлгож чадчихвэл. Тэгэхээр ойлгохгүй хүмүүстэй яаж ойлгодог болох талаар нь. За ерөнхийдөө болохоор одоо дард ертөнд сонирхоод ойлгохгүй гэхээр одоо наа чи айгүй хэцүү хүмүүс сонсогдоод иж магадгүй тэгж их ойлгохтойгоо үг хэлэхдээ энэ маш ойлгохтойгоор үг хэлэхдээ зөв орчин үеийн маш энгийн тий яг л бидэрт зориулсан хэл усаар ингээд буулгагдаад ирсэн ийм гоё ном байхгүй юу. Тэгээ ойлгохгүй гэдэг утга нь болохоор сүнс нь одоо яг энэ татадаас нь одоо баг бүх хүний сүнс хэрсэн байгаа.
Гэтэл те ухамсар нь буюу тархин жижиг биеийн одоо энэ сүнсээ хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Жижиг биедээ ингээ атгагдаад жижиг амьдралаар амьдраад сурсан. Тэр төвшин нь болохоор бидний яриад байгаа тэр 3 дахь хэмжээсийн ухамсар гэж яриад байгаа байхгүй энэ материалын ертөнцид материалын болгонд итгэж амьдрсан. Тэ даалт ертөнцид итгэдэггүй ийм одоо төвшнийг бид 3 дахь хэмжээс гэж ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд өөрөө ирэхгүй татаадасаа өөрөө ирэхгүй даалт ертөнцийг сонирхоод байгаа хүмүүст энэ нам зориулагдсан байхгүй. Тэрнээс ч зүгээр нэг материалын амьдралдаа ингээд тасан зогцсон дутаа бүстэй оршиж байгаа хүмүүс энэ намыг авахгүй авсан ч уншихчгүй байх гэж бодож байна. Тэгээд даалт ертөнцийн ирэл хайгуул хийж байгаа хүмүүс энэ нам тохирно. За энд ямар ч төвшний хүмүүс бүр гүнзгийрээ тий оройн дэд хүрсэн байгаа хүмүүс хүртэл энийг уншиж болно. Тий? Тэрнээс гадна одоо бидний нөгөө бөө улаачд тий энэ аль хэзээ манай монголчуудын даалт ертөнцид нэвтэрдэг одоо тэд маань хүртэл намайг унших хэрэгтэй байгаа. Тэгээд тэдний маань одоо тэр даалтад мэдэрдэг тэр гоё мэдэрхүү тэр онгодууд өгöd буудлууд ингээ бүр яг жинхэнэ сүнслэг төвшөнд ингээ хавцдаг тэр хүмүүс маань энэ намыг уншснаар өөрийн тэр сүнслэг өгöd буудлын төвшин онгодын төвшнөөс гадна тэр хүмүүс чинь бас өөрийн гэсэн нэг дотоод оршихуй байгаа үстэй. Яг удмын өгöd буудлуудтайгаа л хацаа яваад байгаа шүү дээ. Тийм үү цаашаа. Тэгвэл өөрсдийнх нь тэр дотоод оршихуй буюу тэр том бие рүү орох хэрэгтэй байгаа байхгүй. Наад дээр ч аягүй гоё юм гарч ирж байна тий. Өгöd буудлуудынхаа одоо юу руу ороод байна шүү дээ. Дотоод оршихуй руу ороод байна. Тэмүүтээ өөрлөг өөрөөс орж чадахгүй байгаа юм биш тий. Тийм ер нь ингээд за одоо улаач нар маань ингээд ганц нэг хүмүүс ирдэг тэгээ тэр эдийг ингээд яг сүнсний тандалтыг суугаар тэр хэд маань яг одоо жижиг бие буюу бие сүнс нь тий маш юм хүчтэй байдаг. Тэр яг онгод удмынхан одоо тэр өгöd буудлуудаас маш их суулцсан өөртөө ихтэй тий даалт ертөнцид байр суурь олоод авсан одоо юм төвшин өндөртэй тэгээд эрчимч өндөртэй байдаг. Гэтэл тэр хүмүүсийн цаанаага тэр яц уусанс дотоод ухамсар одоо юу гэдгийг даалт ертөнцийн тий эсвэл том бийг ингээд тандаад үзгээд бүр ингээд хүчгүй бол унтсан байдаг байхгүй мэдрэмжээр. Яагаад тийм төвшөнд орох гэхээр тэр хүн өөрийнх нь дотоод руу л өнгөхгүй байна. Тий Отмынхаа ажлыг л яваад байгаа. Гэтэл тэр дотоод ертөнцөөс тий тэрлөгөө шуглаад орвол тэрлөгөө өнгийгээд харуул тэнд нь тий одоо байгаа төвшнөөс нь хязгааргүй төвшин бүхэл бүтэн нэгдмэл ухамсар байж байгаа юм шүү дээ. Яг өөрийнх нь хийх ажлууд нь байгаа юм шүү дээ. Жинхэнэ өөрийнх нь сүнсний зорилго өгдөл нь. Жинхэнэ өөрийнх нь тий дотоод оршихын хүсэл зорилго мөрөөдөл нь. Жинхэнэ өөрийнхөө тэр дуртай гэсэн бүх юмыг татраасаа мэдэрч тий ам оруулж энэ одоо нийгэм рүүгээ бусад руугаа өгөх тэр бүх юм энэ дотор нь байгаа. Ялангуяа тэд маань энийг уншиж тий бас нэг өөр агаар нэвтрүүлээ. Өөр өнцгөөс хараасаа. Өөр өнцгөөс хараад тий бас энэ номыг бол тэд хамгийн сайн ойлгоно. Тийм мэдээж хамгийн түрүүнд л одоо энэ замаар яваад удаж байгаа хүмүүс тий ойлгоход бол маш. Тэгээ энэ ном дээр бол ерөнхийдөө тий хүн айцаа даван туулснаар хүн шууд дотоод ертөнц буюу хайрын ертөнцид орчдөг. Дотоод оршихуйч хайрын оршихуй шүү дээ. Бидний энэ яриад байгаа би үзэл эго жижиг бие ч юм бол айцын оршихуй. Яг түл тэр дотоод тэр нэгдмэл хумсар бүх юмнасаа тасарсан биегээ тэтгцэн нэг тийм тусгаар жижиг хэсэг байна шүү дээ. Энэ бол түрүү яжсэн биеийг нэг жижигхэн нэсгээ ганцаараа гэж өөрөө бодож гиснээр зөнгөөрөө айц тавдаг гэдэг шиг тэр зүгээр л айц автчих бидний энэ тархины үйл ажиллагаа. За тэгээд үүнээсээ бид нар дотоод оршихоор нэвтрэх тэр арга замыг энэ номноос олж уншнаа. Тэ? За гой ном байна гэж юу? Тэгээд яг нэг юм нэмж хэлэхэд одоо бидний дотоод оршихуургаа нэвтэрдэг арга техник тий бидний одоо сүүлийн 6 сарын мэдлэг чадвар зорсон бүхэн энэ 20 жилийн өмнө бичигдсэн номд байна. Бидний дотоод оршихуун тэр байж тавимгүй тий хүнд илэрхийлж хэлж чадахгүй байгаа харуулж чадахгүй байгаа бүхэн энэ номон дээр Б-г ингээд
тэгээ үзэгдэж хайрдах ном болго гарсан байна. Одоо яг одоо нэг юу аваад штэ. Яг л нэг газараас ирж байгаа зүйл болохоор Тийм. яг л нэг Яг л тэр гадны гадаад хүн байна уу? Дэлхийн ертөнцийн өөр газар амьдарч гин үү? Хамаа алга тий. Тэгээ энэ ном чинь болохоор тархинасаа одоо дотоод оршихуй руугаа нэвтрэх ном байдаг шүү дээ. Тэгвэл бидний арга нарийн өөр бид нар шууд дотоод оршихуйгаасаа бид тэр энэ тархиа буюу жижиг биегээ застдаг. Дотоод оршуусаа жижиг бие зү. А энд болохоор жижиг биегээсээ буюу тархинасаа гадагш байгаа. дотоод оршихуйгаар нэвтэрдэг. Нэг үгээр хэлбэл уул руу те уулын билээс нь авахлаа дэше өгсөх аргыг энэ ном зааж өгч байгаа. Тийм зүг. Одоо нэг доороос нь дээшээ яваад байна. Тийм хамгийн доороос нь дээшээ яваад пирамидын доотлын сувнаас дээшээ өндөрлөлөө явж байна гэсэн үг. За тэнгүүд манай төвийн одоо энэ дотоод руугаа нэвтрэх арга нь болохоор орой дээрээс нь пирамидын дээрээс орой дээрээс хараад тухаарад тий өөрийн тэр ёроол хүсэл байгаа тэр бүх зүйлээ орой дээрээс нь харж орой дээрээс нь зэгцэлдэг. Тэнгүүдээ доошоогоо ёроол руу орж байна. Тийм. Тэгээд төвшөнд нь харах байх юм шүү дээ. Энэ үн болохоор 2002 оноос гэсэн тийм. Энэ болохоор өөр аюу их олон жилийн тулчаад энийг ингэж бүтээгээд ойлгочоод байхад дээрээс нь хараад доошоо буухад илүү хялбар богино хугацаанд тийм цаг хугацаа хараад байгаа. Мэдээж зүгээр нь одоо хар ухаанаар ойлгоход ерөөсөө юм шиг тийм. Уул руу авирахад угаасаа цаг хугацаа хамаагүй илүү зарна шүү дээ. Авиж орилон өрхөд тийм. Тэгээд тэр уулны дээрээс орил дээрээс нь доошоо хуулахад юу ах вэ тийм. Чарган дээр сугаад босчихсон шүү дээ. Тийм чарган дээр сугаад босч болно. Зүгээр нэг инженеэр өгөнд ойлгох. Хүүгээд буцч болно. Хаад бууж болно 50 тийм. Яаж ч утсан дэш өгснөөс матснаас бол богино хугацаа аваад байна шүү дээ. Энэ хоёр зүйл болохоор нэг утга учиртай нэг зүйл байгаад байна тийм нэгмэл ухамсар гэдэг зүйл рүү яаж орж ийн гэхээр энэ юм болохоор доороос нь дэшээ энэ чи болохоор бодлын эзэн төв болохоор дээрээс нь доошоо гэдэг юм арга хоёр аргачлал байгаад байна шүү дээ. Энэ хурдан орох буюу энэ дээрээс нь доошоо ордог арга замыг зааж өгдөг юм тийм. Тэгээ энэ арга чинь одоо манай дээр 31 эрсэмжүүлсэн сууж байгаа хүмүүс чинь сарын дотор дотоод оршихуйд орж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэд маань тэгээд дотоод оршихуйд орсон тэр төлбөөрөө тэр өөрийнх нь шахаж бууж ирж байгаа дэцүүдийн одоо ухаан ухамсараар тийм энэ номыг уншихад бүр одоо богино хугацаанд сэргэлт нэгдээд магадгүй нэг 3 сарын дотор бүр уучраа олж байгаа. За номны тухай нэг юм утга учиртай ном байгаа юм байна шүү дээ. Тийм. Тэгээд бидний зүгээс бол энэ ДНХ-ийн төлхөө гэдэг номыг бүр Монгол даяараа тэгээд сараагийн үйл ажиллагааг дэмжиж ингээд түгээхэд бол бэлэн байна. Тэгвэл хүн болгоны нүуний сэрийн төлөөл явж байгаа юм чинь хинийх нь бичсэн байна уу, хинийх нь орчуулсан байна уу хамаа алга тийм. Тэгээд түүнээс гаднаас бидэртэй ингээд хоршиж ажиллах тий үнээр энэ тал ертөнц рүү санаа оноо нийлээд яг ингээд зөв одоо нэг чиглэлд явъя гэсэн хүмүүстээс бид хамтарч ажиллахад бэлэн. Энэ дээр ч айгүй гоё юм орж ирээд тах юм. Одоо ингээд дотоодтойгоо ингээд нэгцгээр том биетэйгээ дотоод буюу том биетэйгээ нэгтгэхээр ингээд нийтлэл үүсдэг гэж яриад байгаа шүү дээ. Ордны подкаст дээр ярьсан шүү дээ. Одоо бид нар хаан Чингис хааныхаа үед бид нар дотоодтойгоо холбогдсон учраас бид нэг нэгдээд нийлээд томорцсон одоо дэлхийг бадсан гэж. Одоо тэгвэл одоо холбогдсон учраас. Тэгээ бидэрт одоо юу гэдэг одоо өчнөө л одоо шашны байгууллагууд байна, одоо бөөгийн холбоотууд байна. Яагаад нэгдэхгүй байгаад вэ? Жижиг бие дээрээ байгаад байгаа. Жижиг бие дээрээ байгаад байгаа. Тийм. Одоо тий та манд боддоо Монголын энэ олон сүнслэг зам өрөөр явагч нар яагаад одоо хүртэл нэгдэхгүй вэ? Харин тийм. Яагаад би биенийх үйл ажиллагааг дэмжихгүй тий муу багаар дуудаад байгаа юм. Тэгвэл тэр хүмүүс тий одоо харийн талд үйлчилж гин үү, цагааны талд үйлчилж гин үү хамаагүй. Тэр хэд маань нэгдээд цагааны тал руугаа бөөнөрөө тэмүүлж чадхал юм бол
эн чинь болох байхгүй жихэн гэрлийн даачид буюу энэ одоо 90 үеийг эхлүүлэгч нар болно. А гэтэл тэд маань одоо түрүүн ярьлаа шүү дээ бардам үзлээрээ өөрхөн тархин дээр бие чадчих бид нар болгож чинь те бидний дарга зөв гэдэг нэг ийм маш хатуу ялгамжтай үзэлтээр багтчихад байна шүү дээ. Тэ цагаанууд нь харуудаас айж ин харууд нь цагаануудаа аль алах хамж хумж үйл ажиллагааг нь одоо тий одоо юу гэдгийг хязгаарлах гэж оролдож чинь тий бие биенээ дэмжин гэдэг ойлголт баг алга тий одоо жишээ нь сүнслэг пH хуцууд руу ч юм уу одоо өөрсдийнхөө үйл ажиллагааны талаар ингээд бичээд ороход зүгээр л устгаад тэгээд шууд тэр группаасаа блоклол тий баг нэг эвэртэй тулаа үзсэн юм шиг ашиглаж байгаа. Уг нь бол нэг зүйлийн төлөө л яваад байгаа. Уг нь бол нэг зүйлийн төлөө явж байгаа. Гэтэл тэд бас маш айцтай байна. Яагаад айцтай байгаа юм гэхээр тэд жижиг тархиндаа илүү автаж амьдарч байна. Том одоо ашгүй бэрүүгээ хэвтэж чадсан болов. Айц гэхээр эго буюу нөө айцсандаа л байгаа гэсэн үг тийм. Энэ бардам байгаад энэ үүдг айц нэгээд байна. Хүн болгонд бид нар чажиг бие мондөг одоо бидний зам зөв гэж ботхоор яаж нэгдэх вэ? Тийм нэг л ашгүй байгаа. За өнөөдрийнхөө подкастыг дуусгах уу? За баярлалаа. Өтөө нөгөөдгөө нэг ярьчих. Одоо энэ нэг үгийг банк хөвчл болгоё гэдэг ба ш тий. Аль болох олон түгээгээрээ, шеэрлээрээ манай Facebook буюу бодлын эзэн YouTube сувгийн маань дэмжээрэй. За баярлалаа. За баярлалаа.